здоровья. Сайн бацхан үзэгчдээ MyTube нэвтрүүлэг эхэлж байна. MyTube нэвтрүүлгээр та бүхэндээ сонирхолтой содон бичлэгүүдийг хүргэдэг байгаа. Энэ удаа ч гэсэн сонирхолтой бичлэгүүдийг та бүхэнд үзүүлэхээр бэлтгэсэн байгаа. Гоё бичлэгүүд байгаа. Мэргэжлийн онцлог гэдэг бол үнэхээр гайхалтай. Хүн ямар нэг зүйлээр мэргэжнэ гэдэг бол өөрийнх нь амьд нь жордох бол маш ихээр гардаг. Одоо та бүхэндээ мэргэжлийн бейсболын тамирчин Эван Лонгорыг танилцуулъя үзэгчдээ. Эван Лонгоро 1985 оны 10 дугаар сарын 7-нд төрсөн. Tampa Bay Rays багийн 3 дахь гол тоглогч. 2005 онд Америк хэрэгжүүлсэн Massachusetts мужид зохион байгуулагдсан Cape Cod бейсбол лигийн тэмцээнээс Most VP буюу хамгийн үн цэнтэй тоглогч гэдэг шагналыг хүртэж чадсан. Үнэхээр гайхамшигтай. 2008 онд Америк нэгдсэн улсын лигийн шинэ од болж чадсан. Түүгээрэж Tampa Bay Rays багт орж чадсан. Нэгэн сэтгүүлч Tampa Bay Rays багт хүрж ирж Эван Лонгорогоос ярилцлага авахыг хүсэж. Evan, there's been a lot of changes this offseason for your team. How do you feel your chances are in the AL East? I mean, I love our chances. Яг энэ үед тэнсэн бөмбөг сэтгүүлч эмэгтэйг чиглэн явна. You know, it's been харин аз улхад Эван Лонгоро тэр эмэгтэй амийг аварч чадлаа. Feel your chances are in the AL East. I mean, I love our chances. You know, it's been Dad, keep it on the field. Тэр үнэхээр баатар. Харин бичлэгийг ухраагаад үзье. Эван Лонгоро бөмбөгийг яг яаж мэдэрч барьж чадваа гэдэг. Үнэхээр гайхалтай санагдаад байгаа юм да. Вау, тэр яаж чадваа? Эсвэл бейсболын бурхан Эван Лонгород бөмбөг ирж яваад хэлсэн баг. Эсвэл тэрний сонсгол үнэхээр гайхалтай хөгжсөн байж таарах. За энэ хоёрыг нэг нэг хэлж байна. Яалтчгүй. Хэцүү шүү. Зарим нэг хүмүүс өөрийнхөө ажлыг маш олон жил хийж байгаа мөртлөө ажилдаа нэг л дасч өгөхгүй байгаа юм да. Тийм хүмүүс байна. Одоо та бүхэнд нэг эмэгтэйг танилцуулъя. Танилцуулж хэлжтэй. Нэгэн дэлгүүрийн үйлчлэгч эмэгтэй өдөр болгон энэ ажлаа хийдэг. Энэ ажилдаа дуртай үгүйг нь би сайн хийж мэдэхгүй байна. Гэхдээ мэрэгших хугацаа аль хэдийн болсон байна гэж. Эсвэл энэ эмэгтэй анхудаага тоос орогчтой харьцаж байгаа. Тэгвэл энэ настай эмэгтэйгийн бурууч гэж байх хэрэгтэй. Тоос ороход хоолойг нь тоос орогчныхоо их биелэл угсардаг гэж хэлж өгсөн бол ийм гарахгүй л байсан гэж байна. Гэхдээ одоо хүртэл тоос орогчийг яаж ажилуулахыг мэдэхгүй хүн гэж баймааргүй лээ. Сони юм шүү. Гайхаад. Гэхдээ хажуугаар нь явж байгаа энэ хүн энэ настай эмэгтэйд яагаад тоос орогчоо буруу залгуулсан байна гэдгийг хэлж өгөөгүй юм болоо. Одоо та бүхэнд нэгэн сонирхолтой бичлэг үзүүлэх гэж бодож байна. Энэ бол Оросын тосгонд болж байгаа үйл явдал байгаа. Нэгэн тосгоны өөрийнхөө хайртай муурыг жижигхэн муужгаа байхаас нахуулаад үдий зэрэгтэй болж чадсан. Гайхалтай. Гэхдээ тэр яаж үдий зэрэгтэй болтол нь тэжээж чадав? У вас молоко не появилось? Молока пока нету. Өөрийнхөө хөхийг хөхүүлж өсгсөн гэж тайтах хүн. Яадаг гэж тийм байж тээ. Гэхдээ өөрийнхөө нүдэр үзээг бол битгэхгүй байлаа. Ой, как ой, боже ты мой, какой. Энэ залуу муужгаага яагаад өөрийнхөө хөхөөр тэжээх болсон юм бол? Энийг л би нэг л ойлгохгүй байна. Ой, как ой, боже ты мой, какой экстаз ты у тебя получается. Ой, как здорово. Ой, как здорово. Тэрэнд үнэхээр таалагдаад байгаа юм баг та. Тийм л юм шиг байна. Тэр өөрийнхөө охиныг ч гэсэн өөрийнхөө хөхөөр хоолсон юм баг та. Тэрний хөхнөөс сүү гарна гэж би л бодохгүй. Тийм. Би л авдаг гэж бодохгүй. Какой экстаз ты у тебя получается. Ой, как здорово. Это мурм наши, ви чему хули? О, как здорово. Опосон муур хоёр тулалдвал аль нь дийлнэ гэж бодож байна та?
No, the cat's been out there several times with him. Хэрвээ та эргэлзэж байгаа бол яг одоо бооцоогоо тавиарай. Танд түгхэлхийн тулд би нэг тэр хоёрын сарвааг үзүүлээ л да. Энэ бол оппосумын сарвуу. Харин энэ бол муурын сарвуу. Та аль нь дийлнэ гэж бодож байна? Хамгийн түрүүлж 4 удаа угсраа зохиол хийсэн нь ялагч болох бол. Одоо тулаанаа зэмжих. Cat doesn't seem to care much. No, the cat's been out there several times with him. The possum sure growled at him a little bit. Oh! No, I can't see it. It's behind the table. The cat went out. Мэдээж муур ялтаа. Ой, как здорово. Нэг ангийн хэдэн хүмүүс хоорондоо тоглож илтэй. Гэтэл нэг найз нь тоглоомоо хэтрүүлээд юу болсныг хараа. Энэ яах гэж үсэрсэн болов? Яг ингэж таазыг цөмөлсөн. Гэхдээ тааз ийм амархан цөмөрдөг лөө. Бурхан минь. Бурхан уу? Тийм бай. Яашгүй дээ. Надад мөнгө хайрлаач. Над руу яг талаар данд ийм бүтлгүй амьд ирдэг байна. Надад мөнгө надаа юу байдیں۔ Харахгүй юу? Одоо та бүхэндээ тулааны спортын мастеруудыг үзүүлье. Тэд хятад энэтхэг тулааныг үнэхээр төгс эзэмсэн боллоо. Төгсч гэжтэй хятад энэтхэг киноны хуучны нэг кинонууд байдаг дээ. Яа диш. Тиймэрхүү кинонуудыг л их үздэг бол та. Гэхдээ та бүхэнд энэ бичлэгийг эхнээс нь биш ухрааж үзүүлвэл илүү сонирхолтой болоо гэж бодож байна. Яг зөв. Ухрааж үзье. Project A 計劃。咁嘅祖先留落嚟嘅國術，從此就會失傳。Оросын барилга дээр ажиллахын тулд ямар шалгууруудыг давах ёстой гэж бодож байна та. Тэгвэл та бүхэн одоо хэлээ. Нэгдүгээрт маш сайн барилгачин байх ёстой. Хоёрдугаар гайхалтай авиастай байх ёстой. Ялангуяа бүжиглэх чадвар маш өндөр байх ёстой. Энэ мэдээж хэцүү л дээ. Гэхдээ энэ шалгууруудыг бас давсан хүмүүс байна гэж байна. Майкл Джексоны бүжгийг гайхалтай бүжиглдэг нэг залуу. Барилгын компани эзэн энэ залуугийн дипломтой яаж танилцсан бол гэж бодож байна та? Өрлөг. Сайн. Шавар зурхтай сайн. Бэлтэн ахтай сайн. Майкл Джексоны бүжгийг маш сайн чаддаг гэж байна. Чамд шууд ажил авлаа. Энэ жил ажил авсан байх гэж бодож байна. Одоо та бүхэндээ аав нарын партиг үзүүлье. Аав нар уулзахаар яаж парти зохиол юм бол? Энэ бацаа одоо энэ томчууданд юу хийж байгаа юм болов? Ав таанагаа. Та чи юу хөгжин бэ? А?
Нэг эмэгтэй хөтлөгч тоглолт болгож байгаа маш том талбайд ирж нэвтрүүлэг хийхээр бэлдэж байна. Гэтэл юу болсон гэж сана. Тэрэнд микрофон өгснөөс бүх зүйл хэлнэ. Маань микрофон аа. Яг энэ мөчөд гинэд нөгөө ертөнцтэй холбоо тогтоох шиг болно. Тэр юу хараад байгаа юм болов? Сүнс хараад байгаа юм болов? Тэр эргэн тойрны ажиглаад нэг зүйл хараад байгааз анзаарсан тэр. Магадгүй энэ тэр үгээр нь чөтгөр хэргэлдээд байгаа юм болов? Ямар ч чинь бүхний дараа бүсгүй сүнс эргэн ирж биедээ орох шиг боллоо. The noise. Бурхан минь баярлалаа. Халелуя. YouTube сайт дээр Монгол 3 залуу нь яваа самтлагийн Изабелла дууг өөрсдийнхөө хошин хэлбэрт оруулж нийтэд үзүүлсэн. Харин одоо энэ бичлэгийг YouTube-ээс авч MyTube-ийнхаа үзэгчдэд хөтлөгч Рома би үзүүлэхээр боллоо. Hola, caer al fondo del dolor, soñar, perder imperios de ilusión. Hoy no tengo nada, si no estás, mi corazón se apaga. Y sabes, si te vas, tu Dios se enfadará. No dejes que este amor muera así. Llorarás, sufriendo en soledad. Tú vuelve a mí, yo te haré feliz. Isabel, busca sentir la gran pasión de amar, tratar de huir ese tiempo que vendrá, escapando del pasado. Tú y yo, siempre enamorados. Isabel, si te vas, tu Dios se enfadará. No dejes que este amor muera así. Llorarás, sufriendo en soledad. No vuelve a mí, yo te haré feliz. Isabel, hoy no tengo nada, si no estás, mi corazón se apaga. Энэ гурван залуугийн онгот нь яг ууж байх үедээ илүү ордог бол та.
бөөгийн онгод биш. Гэхдээ уран бүтээлийн дотроос хөгжих онгод нь. Баяр хүргэе. Хэрвээ та бүхэнд энэ бичлэгийг гүйцэхээр илүү сонирхолтой галзуу бичлэг байгаа бол My Tube дээр тавиарай. My Tube-ийг үзсэн үзэгчдээ баярлалаа. Хэрвээ та бүхэнд үнэхээр сонирхолтой галзуу элэг хөшөө бичлэгүүд байгаа бол манай нэвтрүүлэгт ирүүлээрэй. Намайг хөтлөгч Рома гэдэг. Баяртай.